Миний төвчээр харагдаж байна. Сүүлийн 2 сарын цалин маань олгосонгүй. Би таныг маш сайн ойлгож байна. Цалин гэдэг хүний амьдралын зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хэдүүлээ уг асуудлыг эвээр, тайван, ойлголцож ярилцах хэрэгтэй. Та нөхцөл байдлаа жоохон дэлгэрэнгүй тайлбарж өгч болох уу? Би энэ компанид 2 жил өмнөөр ажилласан. Өмнө цалингийн ямар нэг асуудал гардаггүйсэн болохоор би компанид үнэхээр итгэдэг байсан. Сүүлийн 2 сар надад ямар ч цалин өгсөнгүй. Ар гэрээ хэрэгцээний зарлууд, банкны зээл, өөр төлбөр, байрны түрээс араасаа нэлэгдэж байна. Надад яг одоо цалингаас илүү хэрэгтэй зүйл алга. Таны асуудлыг ер нь ойлголоо. Танд компани зүгээс гарах тайлбар байна уу? Ер нь яагаад энэ нөхцөл байдал үүсв? Надад үнэхээр хэцүү байна. Манай компани санхүүгийн төлөлт толгойд байгаа. Тэгээд харилцагчдаас орж ирэх төлбөр тооцоонд орж ирээгүй байгаа. Тэгээд энэ ороод ирвэл би хамгийн түрүүнд ажилтнуудынхаа цалин тавья гэж бодож байгаа маа. Таны нөхцөл байдлыг ерөн сонсоход компанид бол санхүүгийн өндөрлөл үүсэж байгаа юм байна. Гэхдээ ажил болгогчдод ажилтнанд одоо цалин үүсийг цаг хугацаанд нь олох үүрэгтэй байдаг. Энэ нь болохоор ажилтны одоо эрх ашиг хамгаалах зорилготой. Та ер нь компанид ийм асуудал нөхцөл байдал үүсээд ирснийг мэдсэн байсан уу? Энэхүү нөхцөл байдлыг би гадарч байсан л да. Тэглээгээд би өгч үлдмээргүй байна. Цалингаа бүр яаралтай авмаар. Ирэх сараас үйлчлүүлэгчдээс төлбөр орж ирэхээр компанийн ажилчдын цалинг тэр төлбөр орсны дараа тавина гэж манай төлөвлөж байгаа. Тэгвэл ингээд сүүлийн 2 сарын хугацаанд надад чамгүй хэмжээний охирлож авсан. Тэгвэл та дараа 3 сарын үндсэн цалиндар маань 2 сарын цалин маань хувгаа чамаагүй төлж өгөөд миний нөхөрлөлийг барагдуулж өгөөч. Та энэ саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна уу? Боломжтой байна. Би манай компани дараагийн 3 сарын хугацаанд хуваалцах боломжтой. За энэ нөхцөл байдалд ажил олгогч цалин үүсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.3%-тай тэмцэх хэмжээний албангыг төлөх ёстой гэж хөдөлмөрийн тухай хууль заасан байдаг. Тийм болохоор та эх сард олгоогүй цалин үүсэн дээр албангыг тооцож нэмээд одоо 3 сартаа хуваагаад төлөх боломжтой байна. Та энэ саналыг хэрэг хүлээж авч байна? Энэ саналын хувьд бол болж байна. За ингээд манай хэлцээр амжилттай болсон болохоор эвлэлийн гэрээгээр гарын үсгээ зурж баталгаажуулж шүүхийн шийдвэртэй адил хүчин төгөлдөр болох болохоор одоо ингээд харандаа гар бэрч ирсэн аа. Хоёулаа эртхэн шингэх байж. Ингэж итгэж. Та бүхний харж байгаачлан эвлэрүүлэн зуршлалт ханданаар нууцыг чам захиж талуудын ашигтай байдлыг хангаж түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой. Тийм болохоор аливаа асуудал гарвал эвлэрүүлэн зуршлалт хандаарай. Баярлалаа.